Улсын хурлын гишүүн Мурат Эргэнбэг хэмжтээр өөрийн цахим хаягаар Садар саман зураг явуулж хил амар дарамтлж байсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархаж, улсын хурлын гишүүдийн ёс зүйн асуудал улам хурцаар яригдуулсан. Улсын хурлын гишүүн Мурат өөрөө энэ хэргийн тухай албан ёсны тайлбар хийгээгүйч цагдаагийн байгууллагад хандсан гэж мэдэгдсэн. За харин хохирогч их Бэгийн хувьд ардч улсын намын даргуулан улсын хурлын дэргэдэх ёс зүйн хороонд гомдол хүргүүлээд байгаа. За тэгвэл үүнд ардч улсын намын зүгээс дараах тайлбарыг хийж байна. Ардчилсан нам бол ёс суртахууныг бол эрхэмлэнэ. Тийм. Яг өнөөдөр одоо юу гэдэг чинь тэр их хурлын гишүүн Мураттай холбоотой асуудал бол зөвхөн одоо энэ social network-оор явж байгаа төвшинл гэсэн бид нар мэдээлэлтэй байна. Бид нараас ойрын хугацаанд улсын их хурлын гишүүн Мураттай уулзсан. Яг өнөөдөр энэ бас үнэн худлаа мэдэгдэхгүй байгаа. Одоо зарим нэг эвдүүлэгч хийсэн юм уу тийм ээ? Энэ бүгд бол өнөөдөр мэдэгдэхгүй. Бид нар ойрын хугацаанд уулзаад энэ асуудлаар бас яг тусна олон нийт мэдээлэл хүргэн. За улсын хурлын гишүүн ёс зүйг авирлаж Садар саман хэрэгт холбогдсон нэг асуудал намжаагүй хахад өөр нэг гишүүний ёс зүйн асуудал гарч ирсэн нь эргэг цонгогчдын бухимдлыг төрүүлж байгаа. Тиймээс ч энэ хэргийн үнэн олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.